Сайн байцгаана уу? Од өндөр суугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв бол тэд юу шатааснаа мэдээгүй гэдэг сэдвээр ярилцсан. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар хэлбэр хоримтлалыг самт болгож байгаа худалдаа хөгжлийн банк болон Заяа Спорт Шоп хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг маань НТV мөн одоо Од өндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр та бүхэнд хүрч байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч урноо ир ажиллаж байна. Өдрийн мэнд төргий багшаа. За өдрийн мэнд урнаа. За өнөөдрийн сэдэв болохоор тэд юу шатааснаа мэдээгүй гэдэг бол тийм их л ноцтой ноото мэдээ юм шиг эхэлж байгаа юм. За энэ мэдээг тий өнөөдрийн ярих байгаа дугаарыг бол яг хаанаас юунаас гэж бэлтгэн хүргэж байгаа вэ гэхлээр Монголын эзэнт гүрний үед холбогдох нэгэн ховор дурсгал гэдэг доктор шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн Давдаан Баяр тэгээд Монгол Улсын археологи антропологийн тэнхимийн эрхлэгч доктор Уу Эрдэнэт нарын айл одоо 24 жилийн өмнө бичсэн археологи судал дээр бичсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох нэгэн ховор дурсгал гэдэг юм өгүүл энэ өгүүлээс ингээ ишлэж ярьж байгаа гэдгээ нэгдүгürt хэлжээ. Хоёрдугаарт одоо тий яг энэ бол өөрөө сэдвийн хувьд ингээд өөрчилж байгаа нь бол ер нь бол энд одоо яг юу болох гэж байгаа нь тодорхой байгаа гэсэн. Түүхэн дурсгалыг шатаасан болж тарах гэдэг байгаа тий. Нөхцөл байдал юунаас эхэлсэн бэ гэхээр 1999 оны 7 сарын 9-ний өдөр ер нь бол хүн болгон найр наадам гэсэн тий ингээ явчихсан. Тэр тусмаа эртний үг түүх судалдаг түүхч археологч хүмүүс тий энэ хүмүүс бол бүгдээрээ хөдөөхээр шинжилгээний ажилд явчихсан яг энэ үед яг тухайн үеийн түүхийн хүрээлэнгийн археологийн тасаг гэж байсан. Энд нэг хүн хідэн олдвор дурсгалуудыг барьж ирсэн байгаа юм. За ингээд мэдээж хаалга тогшгоно шүү дээ тий. За азаараа археологийн тасагт нь хүн байсан. За ингээд энэ бол хүн бол Өмнөгов аймгийн цагдаагийн газрын хүсэл дээр цагдаагийн хэрэг шалгах явцад идэрсэн гэж байгаа байхгүй. Эдмүрийн баримт сэлтийг археологчдод үзүүлээд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэд хамт илгээсэн байгаа. За тэгэхээр нэг хідэн олдврууд те зарим нь одоо ингээд нэг шатсан эсвэл зарим нэг ингээд төс олдврууд байх гэдэг нь шүү дээ. За тэгээ энэхүү үйл явдал яг босон газар нь гэх юм бол Өмнөгов аймгийн Ноён сумын те төвөөс одоо зүүн хойшоогоо 10 гаруй км зайтай Цагаан ханангийн агуу хэмээх газарт байгаа. За энэ Цагаан ханангийн агуу гэдэг газар нь те одоо ингээд байгалийн тогтцол нь болохоор 130 см өндөр 200 одоо см өргөн 2 м гэсэн үг шүү дээ те. За ингээд 4 м урт ийм хэмжээтэй Цагаан ханангийн ингээд агуу гэсэн юм байхад шүү дээ тий. За тэгэхээр яг юу болсон бэ гэдэг талаар бас ярих хэрэгтэй. За 1998 оны 12 сард яг өвлийн хүйтэн гэсэн үг шүү дээ. Энд одоо яг ингээд нутгийн одоо нэг иргэн зээргэн түүж яваад зээргэн гэдэг ургамал эмийн ургамал түүж яваад Цагаан ханангийн агуу руу шагааж харсан чинь тэнд нэг юм булан мод харагдсан байгаа байхгүй. За тэгээ нөгөө булан модыг маань юу юм болоо гэж бодоод өшөглөөд үзсэн чинь дотор нь хүүс ингээ хоосон хөндөй түг гэсэн чимээ гарна штэ. За энэ чимээ гарангуут нь энэ одоо яг юу вэ гэдэг нөгөө зээргэн түүжсэн ингээ төмөр багаж байсан байгаа. Тэр багажаар ингээ ухаад ингээ яваад үзээдсэн чинь ингээ хид хідэн хөндлөн модтой ингээ австаа хүний оршуулга эртний оршуулга гараад ирэхгүй. За тэгээ оршуулгыг ерөнхийд нь нэлээд сайн ингээ хараад үзсэн чинь шарлыг тэр чигээр нь гэсэн үг шүү дээ. Тэгээ ухаан шарлыг нь улаан шар өнгөтэй ганц өргөлж ингээ юм торгоор битүү ороочихсон. Гэт те ингээ завсардахгүйгээр ингээ баахан ингээ ороодсон задрахгүйгээр тэг бүр ингээ дэвхийт л ороодсон гэсэн үг шүү дээ. За ингээ ороодсон байснаас гадна ганцхан нүүр хэсэг нь ил гарсан байгаа юм. За тэгээ тэр одоо ингээд нүүр хэсэг нь ил гарлаа те. За тэгээ тэр оршуулганы чинь шалан доогоор нь дэрс шиг юм ингээд эмх цамбрааг дэвссэн байсан бөгөөд цээжин дээр нь малгайг нь тавьсан байсан байгаа. За малгайг нь тавьсан те. За тэгээ нүүр нь ил ингээд зулаа дээрээ ингээд төдийлэн ингээд юу яж байгаа юм. Их бус мөртлөө өстэй байгаа байхгүй. За тэгээд яг ингээ мөрөндөө хүрсэн урт хар өстэй. Тэгээ нүүрнийх нь арьс нь бол яг ингээ мебель гэдэг шүү дээ. Ширээний тавцан шиг ингээ нэг дээр юу орс мебель байгаа шүү дээ. Тий. За яг тийм шиг ингээ гүлгэр хөрөн өнгөтэйсэн байгаа байхгүй. Тэгээд цагаан шүд ингээ ярзаасан ийм одоо нэг хүн байсан байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө залуу хүн байсан байж тарах гэдэг. За залуу хүн. За тэгээд энэ нь бол мэдээж хөх ногоон өнгөтэй ингээ хөрөмтэй энгэр хавцааг ингээ гэрэл цацарсан гэж байгаа байхгүй. Яг ингэр хавцаа гэрэл цацарсан дотроо устай юм шиг ингээд наранд гэрэлсэн хар хөх өнгөтэй хоёр ширхэг чулуун товчтой байсан. За энэ чулуун товчных нь одоо энэ синж гэж байгаа шүү дээ одоо энэ. За ингээд синж ингээд ямар нэгэн товчон синжээд шүү дээ. Тэрийг ингээд чулуунаас нь өөрөөс нь гаргасан нэг биетэй гэсэн үг байхгүй. За ийм нарийн ингээд нэг хийцтэй байгаас гадна ер нь тэр модон авс те тэр модон авсыг ямар нэгэн байдлаар будааг байсан баг. За будаагүй бүгдийг нь углуургадаж хийсэн бөгөөд ер нь нийт авсан дотор нь ганцхан ширхэг модон хатаас ашигласан. Хамгийн эцэст нь гэсэн үг шүү дээ тий. За тэгээ энэ тодорхойлолтоос харах юм бол энэ бол анхныхаа байрлаараа байсан дээрээс нь тоногдоогүй байсан гэдэг нь бол давхар баг ингээд мэдж болохоор байгаа байхгүй. Тэгээ энэ бол ер нь бол яг асуудал бол юу вэ гэхээр тоногдоогүй хадны оршуулгыг нутгийн иргэн олчлаа шүү дээ. Гэтэл юу болсон бэ гэхээр 2 хоногийн дараа энэ олдураа энэ дурсгалаа бүгдийг нь шатаачихсан.
За энэ шатаасан үйл явцын талаар бол бас нэлээд том үлгэр шиг юм болж эхэлж байгаа шүү дээ. Энд чинь яага шатаах болов, шатаахад юу хүргүү гэдэг ч юм уу те. За нэг иймэрхүү зүйл болсон. Тэгэхээр энэ бол өөрөө түүхэн ингээд нэг эртний хаад язгууртны гэх юм уу эсвэл язгууртны 13 дугаар зууны үеийн ингээд нэг хадны оршуулгыг устгах хийж байгаа байхгүй. За тэгээ цагаан ханангийн оршуулгаас илэрсэн ер нь бол одоо ингээд зүйл ингээд устгаад шатаачлаа. Гэтэл эндээс бол малгай болон гутал гэсэн хэсгүүд ингээд онцлог зүйлүүд дээ шүү дээ. Ер нь бол үлж хоцорсон байгаа. За инглиш ч одоо нэг археологч чинь мэдээж тэр чи одоо 99 оны 7 сарын 9 гэсэн шүү дээ сая тий. За гэтэл 2000-ад оны 99 онд чинь тийч ингээ очих гээд явна. Тэгтэл нөгөө зардал мөнгө томилолт гэдэг ч юм уу тий. Иймэрхүү асуудлаас болоод ер нь бол энэ чи 2000-ад он гэдэг чи Монголын эдийн засаг гэдэг ч юм уу шинжлэх ухаанд хэр их мөнгө зардаг байсан билээ гэд ингээ бүх юмаа бодоод үзэх юм бол бас л хойшоо жоохон сунжирсан байгаа юм. За ингэж явсараад ер нь бол яг одоо ингээ уу Эрдэнэт тий баяр багш нар энэ одоо яг ингэ судалгаа хийсэн хүмүүс шүү дээ. Энэ хүмүүс бол энд бол заавалчгүй тэр цагаан ханангийн тий агуу гэдэг газар нь очиж шалгаж үзэх ёстой гэдэг зүйлийг удаа дараа гэж ярьсны эцэст очсон байгаа юм. За очингууд ч мэдээж тэр хүмүүсийг хэн хүлээж авах вэ гэхээр цагдаагийн газар одоо тэр баригдсан хүмүүсийн мэдүүлэг хүлээж авч байгаа шүү дээ тийм биз дээ. За тэгээд мэдээж нөгөө археологч чинь одоо яг үндсэн дурсгал маань байхгүй. Тийм бааз шатаагаа тусгаад тусгацсан. За тэндээс нэг малгай байгаа, гутал байгаа, нэг хэсэг ингээ олдрууд байгаа шүү дээ. За гэтэл тэр цагдаагийн мэдүүлэг за юу вэ? Яг юу болсон бэ гэдэг зүйлийг яриад утсан чинь нэг хүү хэлсэн байгаа байхгүй. За энэ шарилыг чинь яг ингээ цээжин дээр нь болно, толгоон дээр нь ингээ тусдаа хоёр малгай байсан юм а гэж. А гэтэл нөгөө анх одоо тэр саяны бушиг тий нээж илрүүлсэн чи одоо ингээ олсон гэх юм уу. Тэгээд цагдаад баригдсан хүмүүс гэсэн шүү дээ тий. За энэ хүн болвол хүний мэдүүлгээр бол нэг малгай байгаа нь л ерөнхийдөө тодорхойлчихж байгаа байхгүй. За тэгтэл энд бол бас яг ингээд энэ одоо ингээд археологчдыг очих хооронд гэх юм уу да тий бас маш олон зүйл болсон юм шиг байгаа. Эдгээр зарим нэгэн олдруудыг нь болохоор сумын төвд нэг айлын хашаанд тавьсан байгаа байхгүй. Гэтэл нэг тэр айл өөр ингээд нэг айлын нохоо гэх юм уу да тий тэр нөгөө нэг гуталтай хэсэг одоо ингээд хүл байгаа шүү дээ. Хүлийн одоо 5 саруу гэсэн хуруу байгаа шүү дээ. Энийг ингээд 100-аад ингээд гэртээ хүргэсэн байгаа байхгүй. Түүний хөлийг тий одоо ингээ 13 дахь зууны үеийн гэсэн үг шүү дээ. За тэгэн гут чинь нөгөө нэг энийг нь харсан тэр одоо эзэн тэр нохооны эзэн бол үхээрийн бузар гэдэг ч юм уу тий тэр хөл мөлийг бас ингээ тэр чигээр шатаага ийцсан байгаа байхгүй. За тэгэхээр энэ одоо оршуулганаас одоо үлдэж хоцорсон тэр хүний яс гэдэг ч юм уу тий иймэрхүү зүйл бол маш хор болчихж байгаа. За тэгээ энийг бол яасан бэ гэхээр яг энэ агууг дээр үйдэ шүү дээ тий. Дээр үйд ингээ нутгийнх нь ингэж хэлдэг байсан байгаа байхгүй. Ногоон торгон дээлтийн агуу муухай агуу гэж хэлдэг байсан байгаа. За тэгээ дээрэс нь бас энд бол тий тийшээгээ одоо ингээ муухай агуу ногоон торготны ингээ тий ингээ дээлтийн агуу гэдэг ингээ хэлсэн байна шүү дээ тий. Ингээд сэжиглэх одоо цээрлэх маягаар байгаа. За тэгэн гут тийшээгээ хүн битээл малгайч бэлчээдэг байсан юм байна л да. За гэтэл яагаад ч юм саяны тэр нөгөө 98 оны 12 сард чинь нэг хүн яваад орчихсон тий. За гэтэл бас энд бас нутгийн ардын дунд бас нэг яриануд байд юм байна. Энэ яриануд дээр бол энэ агуу дотор бол Тогоон Төмөр хааны бунхан байгаа тий. Одоо ингээ оршуулсан Самбил Баатрын сэлэн бие гих мэтлэнгээр ингээд ярьдаг байсан байгаа. За ер нь бол ард түмний дунд ярьсан цуу яриа тий. Зарим тохиолдолд бол дийлэнхтэй ер нь нэг үнэний ортоо гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйлүүд яваад байдаг тий. За энийг хэдүүлээ дараагийнх нь ингээ тий үйл явцаас нэг харж болох юм. За энэ хэрэг илэрсний дараа аймгийн цагдаагийн хэлцээнтэй ирж нөгөө цагаан ханангийн агуу шүү дээ тий. Энэ агууг ч нөгөө шаланд нь толтол ингэж ухаж үзсэн байгаа байхгүй. Тэгээ дотроос нь юу ч олоогүй. За ингээд археологчдыг очихоос өмнө бол янз янзын байдалтай байсан байгаа. За тэгээ археологчд очсон. Археологчд очсон чинь яг тэр цагаан ханангийн агуу дотор өмнө нь нөгөө нэг одоо нэг оршуулад ингээ овоолтын шорол байх гэдэг шүү дээ. Гэтэл тэр нутгийн ард иргэдийн энэ тэнд ингээ тавьсан тэр нөгөө нэг авсны мод гэдэг ч юм уу эсвэл нэг шатсан эсхий, торгоны хилтерхий хэсэг те. За энэ хэсгүүдийг ингээ тэр оршуулгын дотор тэр агуун дотор ингээ хийгээд тавьсан байсан байгаа. За тэгэхээр энд бол малтлаг хийгээд бол ямар нэгэн үр дүн гарахгүй байна гэдэг нь бол нэр тодорхойлж байгаа тийм. Тинчээ чи хүн эхлээд ингээд түг так хийгээд ингээд аваа гаргаад ирсэн. Дээрээс нь цагдаа нар очиод бас тийм мэрэгжлийн биш шүү дээ. Цагдаа хэдийгээр цагдаа боловч мэрэгжлийн биш. Ингээд самраа хайцсан гэдэг ч юм уу. За ийм үйл явдал болсон тэгүн гут нь археологчд одоо юу хийж болох вэ гэхлээр ойр орчмыг нь самсан хайгуул хийе гэсэн байгаа байхгүй. За ингээд хайгуул хийсний эцэст нэг хоёр ширхэг одоо юм юу байсан байгаа. Цэвэр даавгаар хийсэн хавтаг болсон байгаа байхгүй. За тэгээд тэр хавтгаа олсноос гадна өмнөх олдсон одоо энэ хугархаа модны одоо ингээд сам байж таа модон сам.
энэний одоо сав байх магадaltaй зүйл болчихж байгаа байхгүй. За тэгэхээр археологчид бол одоо бол малтлаг хийх, янз бүрийн ийм юм хийх гэхээсээ илүүтэйгээр тухайн одоо агуун баримжуулалт энэ зэрэг зүйлүүдийг нь хийсэн байгаа. За тэгээд одоо цагаан ханангийн агуугаас олдсон энэ малгай, гутал одоо саяны энэ олдрууд шүү дээ. Энэ олдвруудаас ер нь бол хамгийн их мэдээлэл өгч болох ер нь анхаарал энэ татсан зүйлүүд бол мэдээж гарч ирж байгаа. Энэ бол мэдээж археологчдын хувьд бол тодорхойлолт, нарийн хэмжилт, дүрс гэнгээл энэ чинь бүгдийг янз бүрээр ширхэг бүрээр нь тодорхойлж ингэж энэ судалгаа бий болж байгаа шүү дээ. За яг хөө өнөөдөр бол би яг нэвтрүүлгээр энэ хэсгийг нь алхасч ярихаас өөр аргалга. За тэгээд энд бол нэг малгай бүчний сурвалж эсвэл одоо нэг гутлага. За гутлаг гэхэд чинь л ерөөсө хүрэн шаргал өнгийн ширээр хийсэн. Төрийн өвдөг хүртлээ яатсан байгаа байхгүй өндөрсөн. За тэгээд дунд зэргийн цуцаан уултаа хоншоор хэсэг нь тусдаа залгагдсан гэж байгаа байхгүй. Тэгээд нийт 3 хэсэг эсвэртэй гутлын хоншоор нь алга болсон учраас хэлбэр хийцгийг тодорхойлох боломжгүй гэж байгаа. Гэхдээ энэ гутал бол ерөнхийдөө хадгалалт хамгаалтын хувьд бол нэлээд сайн. За энэ бол яг л 13 дугаар зууны үеийн дээл гэдэг нь бол нэгэнт тодорхойлж байгаа байхгүй. За тэгээд үүнээс гадна нэг торгоны хэсэг болсон. За энэ торгоны хэсэг бол одоо байгаагаас бол хамгийн том хэсэг нь бол 27.5-ыг харьцан 52.1 см хэмжээтэй байгаа байхгүй. За тэгээ энд нь бол энэ торг бол мэдээж торг гэдэг бол ямар хүн хэрэглэх вэ гэдэг нь тодорхойлж байгаа. За тэгээ цагаан одоо эсхийн шатаасан эсхийн хэсгүүд гараад ирж байгаа. За үүнээс гадна одоо яг эндээс олдсон олдврууд гэх юм бол энэ зүүсгэл, сувс, шүр, хув, хүрэл гарих, модон самны хагархаа, даавн хавтаг, нэг одоо модон самны гэр болон нөгөө нь одоо нунтаг нөгөө саяны хавтаг ба штэ энэ болохоор нунтаг юм ургамал хийх зориулттай байсан байж магадгүй байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол хоёр хавтаг гэх мэтийн зүйл үүнээс гадна модон австай энэ бүх зүйлүүд ингэж гарч ирсэн. За энээс гадна энэ авснаас чинь бас нэг нэлийн том мэдээлэл өгч болох зүйл болохоор гавлын ясаг. Гэтэл гавлын яс бол юучгүй болцсон. Шатаж матаад хэмгчээтэй ингээд юучгүй болсон учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй болчихж байгаа. За хэрэг явдал яг юунаас болоод явсан бэ гэдэг ийм зүйл одоо ингээд ахаал ингээд гарч иж байгаа сте. Тэгэхээр ер нь бол юу яаж байгаа юм. Бид бол нэг сүүлийн хэд хэдэн дугаараар хадны оршуулгын тухай ярьлаа. Ер нь хадны оршуулга гэдэг бол шинжлэх ухааны ямар том ач холбогдолтой зүйл вэ гэдгийг бол нэлээд сайн ярьсан. Тэр дундаа ер нь бол оршуулгын олдрууд нь бол сайн хадгалагдаж үлдсэн байдаг. Агарын тэр нөгөө урсгал хуурай ийм байдаг учраас ер нь бол эндээс олдсон олдврууд шинжлэх ухааны ач холбогдол нь маш өндөр байт юм аа. Тэгэхээр ийм маягаар ингээд оршуулга үйлдэхэд мэдээж одоо хадны оршуулга үйлдэхэд булшинд одоо 2-3 м гүн эсвэл 21 м гүн ингэж ухаж оршуулснаас илүүтэйгээр хадны оршуулга бол ингээ байгалийн бэлэн оромжинд ингээд зөвөр оршуулж байгаа учраас хөнкөө ингээ авсаархан байдлаар ингээ түргэн шуурхаа зам зуур гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар амжуулаад хийчих боломжтой байгаа байхгүй. За гэтэл ер нь хадны оршуулга гэдгийг он цагийн хувьд ингээд аваад үзэх юм бол ингээд нийтийн тооллын өмнөх 4-р зуунаас 17 18 дугаар зууны үеийг хүртэл яваад байна. Гэхдээ мөртлөө энд яг ингээд нэг тогтсон ер нь бол ёс заншил бол ер нь төстөөд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг юу вэ гэхээр хадны оршуулга гэдэг бол нүүдэлчдийн өөрсдийн гэсэн өвөрмөц оршуулгын зан үйл болоод авчиж байгаа байхгүй. Тийм баас. За тэгэхээр энэ бол оршуулга хадны оршуулга гэдэг бол нэлээд одоо ингэж өргөн мэдээлэл өгж болохоор ийм зүйл байгаад байгаа байхгүй. За тэгээд одоо нөгөө цаг хугацааны хувьд бол эдгээр бүгдээр ингээд зөрүүтэй ингээд байгаа боловч ер нь бол яг бие даасан соёл юмаа гэдгийг нь бол тодорхой гэрчилж харуулахаар зүйл байгаад байгаа. За тэгээд одоо энэ булшны он цаг уг оршуулсан хүний овг ухсаа язгуур ингээд сурвалж зэрэг ингээд хэрэгэн ингээд энэ зүйлүүдийг тодруулж нягтлж болох одоо ингээ хамгийн найдвартай баримт хэрэглэгдэх хүн болвол бас эндээс үлдсэн байгаа байхгүй. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр яг одоо ингээ археологчдын гарт бүтнээрээ ирж үлдсэн малгай готлоо ир байгаа. За эдгээр зүйлс бол мэдээж нөгөө нэг сая ингээ хадгалалт хамгаалтын тухай ярьлаа. Хадны оршуулгын өөрийнх нь өвөрмөц байдлаас нь шалтгаалаад ингээд яг л одоо нэг ингээд сайн хадгалагдсан байгаа аахгүй. Мэдээж энэ чинь бас сэргийн цэцэрлэгтийн үйл ажиллагаа явагдсан байгаа. Гэхдээ ер нь тэр нэг ялзрал өгөршил гэдэг зүйл ер нь маш бага байсан учраас энд болвол ер нь хадгалалт хамгаалтаас нь ахуулаад энэ түүхийг буцаад сэргээж болж байгаа аахгүй. Тэгэхээр яг одоо нэг ийм зүйл байгаа гэсэн үг аахгүй. Хадны оршуулгын зан үйл дагалдуулсан эд үлэг хувцас хоноор зэрэг нь бол түүхэнд холбогдох янз бүрийн ер нь сурвалж хэрэглэгдэх хүн
ганцхан хадны оршуулгаас биш те. Ер нь бол бусад мэдээнүүдтэй харьцуулж он цаг учир холбогдлыг нь тодорхойлж нэхлэх бүрэн боломжтой байгаамаа гэд ингэж үздэг. За мэдээж нөгөө шатааж устгаад үгүй хийсэн боловч цөөхөн баримтаар энэхүү цагаан ханангийн агуун хадны булшин Монголын эзэнт гүрний үе тэр дундаа Юан гүрний үед холбогдох бүрэн боломжтой байна гэсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлт гарсан байна. Ховрын олдор бас тавих гэж нөгөө төгөр тий. За багш хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн маань явах боломжийг олгож байгаа гэж хэлж болно. За дугаарыг хамтран ажиллагчаар Заяа спорт шоп маань ажиллаж байгаа. Тэгэхээр манай хөтлөгч Бат Заяа, спортын тайлбарлагч Бат Заяа гэдээ манайхан сайн мэднэ. За тэгэхээр Заяа маань ийм спорт барааны дэлгүүр ажилладаг. За спорт бараандад ямар хувцас маш тохиромжтой, ямар хувцас одоо илүү модны гэдэг юм. Энийг бол Заяа хамгийн мэдрэмжтэй, хамгийн ойроос харж байгаа юм гэж ерөнхийдөө бодож байна тийм ээ. За тэгэхээр Заяа спорт шоп маань одоо дэлхийн бүхий л одоо том шилдэг гэсэн брэндүүдийн спорт хувцсуудыг оруулж ирдэг. Одоо яг Англи, Америкаас өдөр тутмын болон одоо яг тусгай төр хэрэглэлийн бүх бараа бүтээтгүүнийг хамгийн хямд үнээр та бүхэндээ санал болгодог. Тэгэхээр одоо дурдвал Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland байх жишээний тий. За тэгээд та бүхэн маань одоо Facebook-ээр нь Заяа спорт шоп гэд хайгаад ороод бас бараагаас нь харж болно. Хаяг нь бол Новотел жишт бодлын зүүн урд Муйсын 4-р байрлал эргээд зам дагуу Заяа спорт шоп гэд хаяг байгаа. За утасны дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн байна. За тэгээ манай од мөндрийнхэн маань бас одоо энэ Заяа спорт шопын бараа бүтээтгүүнээс гоёдгоо. Тэгээд Заяатай амжилт хүсье. Хамт сонсож байгаа үзэг сонсогч та бүхэн манаас дэлгүүрээр нь ороод гараарай гэж уриалж байна. Заяа спорт шопд чинь бас ганцхан пүүз гэхээс илүүтэйгээр спорт хувцас бараа тий тэрнээс гадна одоо нэг уураг, биеийн тамир спорттой холбоотой зүйлсүүд, хүүхдийн одоо нэг витамин зэрэг зүйлсүүд ингээд байдаг байхгүй. Тэг би бас нэг витаминээс нааж хэрэгэлдэг бас. За баярлалаа. За тэгэхээр одоо нэг ийм зүйл гарч иж байгаа. За Монголын эзэнт гүрний үе яаж ийм гараад ирвэ те? Яаж ийм судалгаа гараад ирвэ? Нүг малгаал байсан шүү дээ, гутлал байсан шүү дээ. Гэдэг зүйл гарч иж байгаа сте. Гэтэл энэ жижигхэн зүйл ч гэсэн археологчдын хувьд бол үнэт сурвалж хэрэглэгдэхэн болоод эхэлж байгаа байхгүй. Мэдээж нөгөө нэг малгайг харьцуулж үзэхийн тулд өнөөдөр хоёул нэвтрүүлгээр одоо нэг гутлын тухай за яг нэг гутал бол маш олон нөгөө хадны оршуулга те эндээс олдсон эсгийн ширээр хийсэн ийм учраас өнөөдөр хоёул малгайг нэг жоохон хөөгдгий заа. За энэ малгай бол яг 13 дугаар зууны үеийн тий эзэнт гүрний үе ялангуяа Юан гүрний үеийн малгай гэдгийг яаж тодорхой болгосон бэ гэхээр судлаачид анханаас нь судалгаа хийж эхэлсэн байна. За энэ судалгаа бол нөгөө Бээжин хотноо хаадын ордонд тий олон зуун жил хадгалагдаж өнөө үед хүрсэн. Ялангуяа 1949 онд Жанкашиг дагаад Тайван руу явцсан тэр Тайваны үндэсний түүхийн музейд байдаг тий Чингис хаан болон Монголын 8 хааны хөрөг 15 хатны хөрөг байдаг штэ. За энэ хөрөг иш хөрөг гэж яриад байдаг тий. За энэ хөргүүдэд дүрсэлсэн хаадууд байгаа. За энэ хаадуудын тэр малгаан дүрслэл те энэ зүйлүүдийг бас харж болохоор байгаа байхгүй. За тэгэхээр энэ саяны тэр нөгөө нэг ингээ хаадын хөрөг гэдэг байгаа зураг ба штэ те. Тэр Тайваны музейд байгаа Бээжин хотод бас удаан байсан гэдэг. Энэ зурагнууд бол 1920-ад оноос ахуулаад ингээл мэдэгдэж эхэлсэн байхгүй. Өмнө нь бол тэр нэг хааныхаа ордонд ингээл агүй олон удаа ингээ хадгалаад явуулсан байж хааны ордоос ингээ мэдээлэл алдагдахгүй. За тэгээд одоо Манччин гүрэн нурснаас хойшоо 1920-ад оноос ингээл олон нийтэд илэрч мэдэгдээд эхэлсэн. Дээрээс нь хэсэг хэсгээр нь те янз бүрийн байдлаар ингээ хөвлөд яваадсан байна л та. За ингэж хөвлөж явсараагаад яг юу яасан байгаа. Хамгийн сүүлийнх нь болохоор яг ингээ судлаачдын хувьд мэдэгдэж байгаа гэж байгаа байхгүй. 1992 он Тайванд харнуудын хаан чулуун. За энэ харнуудын хаан чулуун гэдэг бол хамаг Монгол те их Монгол улсын үеийн яг 13 дугаар зууны үеийн судалгаа хийдэг хүн байхгүй. Монгол эрдэмтэн. За тэгээ өөрөө Монгол угсаа гарал та те. За Монголын соёлын холбооноос гэд юу асан байгаа юм. Гаргасан Монгол хаад болон хатт нарын хөрөг хэмээх цомог болсон байгаа. За тэгэхээр одоо нөгөө нэг Алтан уургийн ингээл интернетээс харангуйчл ингээл нэг 37 хааны зураг ингээ яваад байдаг шүү дээ. За эндээс чинь яг нөгөө 8 бодит үнэн байх гэдэг шүү дээ. За бусд нөгөө аман зураг гэж яриад байдаг шүү дээ. За тэгэхээр нэг иймэрхүү зүйлүүд гарч ирээд байгаа юм. За тэгээ яг энэ зургийг ерөнхийдөө тусгайлан судалсан хүмүүс байдаг. За нөгөө хаадуудын зураг байгаа шүү дээ. За энэ зургуудыг тусгайлан судалж үзээд бол яасан бэ гэхээр ер нь бол он цаг энэ зэрэг зөвлөлүүд нь бол бүгдээрээ 13 дахь зуунд ингээд таарч хийнэ гэдэг байгаа байхгүй. За тэгээ энийг бол тусгайлан судалсан одоо Францын нэртэй монголч эрдэмтэн Монстерт зөвлөлтийн эрдэмтэн одоо ингээд Сичевнар гэдэг ийм хүмүүс бол чухал үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. За хаадын малгай. За тэгэхээр одоо энд бол эхний 3 хаанд бол тий манай найруулагч бол за алгасаад явчих бах. Дараагийн одоо ингээд нөгөө нэг бусад хаадууд тий 5 хааны зураг байх гэдэг нь шүү дээ. За эдгээр хаадуудын малгай ингээд сайн харах юм бол бөмбөр оройт.
Тэгээд одоо ингээд саяны одоо яг цагаан ханангийн агуугаас ингээд гарсан малгай шүү дээ. Энэ малгай ч гэсэн яг адилхан байхгүй. Тэгээд ингээд оройтой тойрсон төдийл одоо ингээд өргөн бус юм нэг тойрогтой байхгүй. Хүрээтэй ард тал руугаа шилэн хүүзүүг халахлан унтсан өргөн шилвчтэй бөгөөд дээрээ үнэт эрдний чулуугаар хийсэн бололтой джинстэй байна гэж. За тэгэхээр энэ үнэт чулуугаар хийсэн джинс гэдэг нь болохоор саяны өнөөдрийн дээр цагаан ханангийн агуугаас олдсон булчны малгаанаас биш харин тэр хаадын хөргнөөс агуусаа харагдаж байгаа. За ингээ харагдж байгааз. За тэгэн гутаа цагаан ханангийн агуун булчнаас олдсон малгай бол 6 талтай байсан. 6 талт ингээ байх гэдэг шүү дээ. 6 талаар ингээ заагалсан гэсэн. Дээдлийн хэсгийг нь бөмбөр хэсгийг нь те. Тэгээ ингээд сайн ажиглах юм бол эдгээр зургнуудыг сайн ажиглах юм бол Хувлаа хааны дараа суусан түүний ач хүү байгаа 1294 оноос 1307 онд суусан. За Үлзий Төмөр хаан байгаа. Үлзий Төмөр хааны малгай бол цагаан ханангийн агуугаас олдсон малгайтай яг адилхан байгаа. Одоо тэр тал хэмжээтэй. За ингээ явчлаа. За тэгэхээр яг иймэрхүү малгай, ийм төрлийн те энэ зүйл бол эртний одоо нэг Персийн номын зураг те Монголтой холбоотой ингээд номын зураг эсвэл одоо ингээд бусад газрын ингээд хадны зураг те гих мэтлэн газруудаас ингээд олддог юм байна. Олддог. За тэгэхээр энэ бол ганцхан түүх сурвалж археологийн баримт те дээрээс нь одоо ингээд хадны зураг гэд маш олон баримтуудаар тодорхой болж болохоор гоц. Үүнээс гадна бас яг нэг иймэрхүү малгайтай хэлбэрийг бол те бид өөр юунаас харж болох вэ гэхлээр Монгол орны дорн засгаар ерөн зохилон тархсан байдаг. Одоо энэ талын судалгааг бас илүү үргэлжлүүлээд ингээд яваад байгаа соёлын үеийн Амгалан бат гэдэг нэг залуу байгаа. Би яг тэндээс нэг тоо баримтыг асууж амжсангүй. За ерөнхийдөө бол энэ нөгөө Монголын үеийн хүн чул байгаа. Эсрэг сандал дээр суусан байгаа ш. За энэ сандал дээр суусан тэр хүмүүсийн те одоо бүх төрслийг нь ярих бол маш нарийн ярих гэдэг. За гэтэл энэ малгай бол яг энэ малгайтай адилхан малгай байхгүй. За тэгэхээр одоо нөгөө нэг дорнодын талын одоо хүн чулуу одоо Чингис хаан музей эсвэл түүхийн музей те үндэсний түүхийн музей оронгоч ингээ үүдэн дээр нь байж идэв штэ. За ингээд нөгөө хуулбарууд нь те хуулбар жихрэн байдаг ч үлээ. За ингээд ямар ч энд бол ингээд энэ малгаан дүрслэл бол яг ингээ байгаад байгаа. За тэгэхээр энээс гадна ахаад нэг баримт те. За бүгд найрамдах хятад ард улсын нутагт малтан шинжилсэн Юан улсын үеийн Монгол бунхны малтлагаас иймэрхүү хэлбэрийн малгайг бас нэг удаа те нэг бус удаа ингээд бит байдлаар ингэж илрүүлж олж исэн байгаа байхгүй. Нэг бус удаа. Тэгэхээр бас цөөн байж шүү. Цөө тий. За тэгэхээр нэг иймэрхүү одоо ийхүү гээд нэгэн үедтэй холбогдох өөр төрлийн сурвалжид яг ингээ хадгалагдж үлдсэн энэ малгайн хэлбэр болон ингээ хийц бүтцийн эд ангиуд хоорондоо яг цав нийлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нарийн тодорхой ингээд болж юм тийм бааз. Тэгэхээр айл нэгнийхэд ингээд эн чинь ингээд хоорондоо ингээд нөгөө нэг харьцуулан жишг арга явуулж штэ. За ингээд харьцуулан жишээд ингээд үзэхээр эн чинь нэгнийхээ дутагдлаа талыг ингээд нөхчин гэсэн. Жишээ саяны цагаан ханангийн агууд олдсон малгааны тэр орой хэсгийн тэр үнэт чулуу байхгүй байгаа сте. Гэтэл энэ зураг нөхчиж байгаа сте тий. За энэ мэтлэнгээр ингээд нэгнийхээ ингээд дутуу зүйлүүд ингээд нөхөөд явчихнаа. За энэ нь өөрөө яг энийг бол урд өмнө яг иймэрхүү малгайг болвол одоо нөгөө зөвхөн зурж дүрсэлж ингэж те иймэрхүү байдлаар ингээд чулуун хөшөөнд нь одоо ингэж цоолборлож уралсан байдлаар ингээд дүрсэлсэн байна штэ. Инээс ингээд зурж авдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр эндээс ямар алдаа гарч болох вэ гэдгийг одоо хэдүүлээ зүгээр нэг зурагнаас л жишээ аваад байгаа юм. Би ямар нэгэн байдлаар ингээд нөгөө урлагт те ингэж нөгөө нэг муугар хандах гэсэн утгаар нь хэлээгүй. Гэтэл манай урлагт чинь одоо нөгөө нэг дуур гэж байгаа тийм биз. За дуур дээр чинь нөгөө нэг учиртай 3 толгой гэж байгаа штэ. За Монголд хамгийн олон тоглогдсон гэж байгаа байхгүй. За ингээ 2000 гаруй удаа тоглогдсон. Учиртай 3 толгой гэдэг дээр чинь одоо яг энэ юу байгаа байхгүй. Балган гэдэг ингээ балган гэдэг хүний дүр байгаа юм. За тэр балган гэдэг хүний дүр дээр байгаа тэр ингээ яг сахалтаа нэг энэ залуу байна шүү дээ тий. За дараагийнх нэг дүр нь бас байгаамаа. Би энд хоёр зураг ашиглаж байгаа. За энэ дээр болохоор бас балган гэдэг дээр Монгол улсын гавьяач жүжигчин Хөрлбаатар гэдэг нь тоглосон байгаа юм. А нөгөөх дээр нь болохоор за одоо яг энэ харуулж байгаа нь болохоор бумхүү гэдэг соёлын тэргүүний ажилтан тий. За энэ зурган дээр байгаа энэ малгаан дээр байгаа саяны тэр нөгөө нэг энэ малгаан дээр гарих гарч ирээд байгаа сте тий. Энэ гарих энэ нэг төмөр гарих залг ингээд гагнаа ийцэн энэ шиг гаргаад ирж байгаа сте. За энийг яг энэ тоглолт эхлэх үед ч гэсэн одоо саяны тэр Монгол улсын их сургуулийн археологи антропологийн техникийн эрхлэгч те доктор Уу Эрдэнэт тоос хэлж ирсэн. За яг энэ малгай бол биш шүү. Энийг дараагийн тоглолтнуудаа ингээ анхаараарай. Ягаад гэвэл энэ цагаан ханангийн агуугын булчнаас олцсон те энэ малгайгаар бол энэ малгай яг ийм хэлбэртэй. Дээрээс нь энэ гарих гээд байгаа зүйл чинь нөгөө шилбгэр гээд одоо энэ гизэг байна шүү те. Энэ гизэг юм шүү гэдгийг нь маш сайн сануулж хэлсэн байдаг. Тэгэхээр магадгүй одоо эндээс ингээд цаашаа те дараагийнхаа ингээд тоглолтын дээрээ засаад явчих байхаа гэдгийг бас давхар хэлхийн үүднээс л оруулж байгаа юм те.
За тэгэхээр энэ бол нөгөө нэг өмнөх одоо хэрвээ энэ малгай олдоогүй байсан бол гэдэг дээр зөвхөн ингээ алдаа гарах юм бол гэдэг дээр ингээ жижигэн байсан бол там тий. Ийм зүйлүүд ингээ ярьж болж байгаа хэвээр тий. За тэгтэл энэ малгай яг тухайн үеийнхээ өнгөөрөө олдсон байгаа байхгүй. За тэгэхээр энэ малгай ямар өнгөтэй вэ тий? Ямар эд ингээ зүйлэр хэрхэн яаж уралж хийдгийг ингээ тодруулах боломж нэгдэж байгаа гэсэн. Малгайны их биеийг шар өнгийн хээтэй цагаан торгоор гадарлаж нэмгэн даав эдээр доторлсон ба малгайн хүрээ болон одоо хоёосны заагийг бараан өнгөтөө савих бололтой эдээр нарийн имжиж чимсэн байна гэж байгаа байхгүй. За тэгээ оройн одоо тий оройд нь бол цэцгийн дэлбээ гаргасан чимэглэлээр гойсон ба түүний дээр хоёр жижиг гогцоо байгаа нь юун зориулсан нь тодорхойгүй байна гэж. Хаадын зургаас харахад малгайн оройд чулуун джинстэй одоо нэг үнэт чулуун джинс байх ба харин энд тийм зүйл үлдсэнгүй гэж. За тэгэхээр энийг бол бид нар одоо анханасаа ингээд үзэх юм бол энд мэдээж нөгөө нэг тэгэл тухайн үед тэрийг ингэж зээрг нь одоо ингээд ухдаг төмрөөр ингэж ухаж байгаа хүн бол тий ийм зэргийн хэрвээ энд үнэт чулуу байсан бол үлдээх үгүй юу гэдэг дээр бас нэг юм эргэлзээт асуудал байгаа сте тий. Үнэт чулуу байхгүй байхыг бас нэг гайхах. Тий гайхах бас нэг ингээд нэг тий. Тий бас. Тэгээ яг мэдгүй тий. Тэгэхээр одоо яг байсан байгаагүй гэдэг ингээд нэг сонирн болчих гээд байгаа байхгүй. За тэгээ ерөнхийдөө бол юу яаж байгаа? Уг малгайг бол тий толгойд сайн тогтоохын тулд эрүүнд нь бүчлэх хоёр бүч гаргасны үлдэгдэл байхаас гадна ар шилвчний дунд хоёр хэсэг ингээ бүч байсныг үлдэгдэл ингээ мэддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө өмнөх судалгаагаас илрээгүй сэргийн засварлтын үед илэрсэн гэж байгаа. Тэгэхээр яг зориулт нь бол яг ямар зориулттай юм бэ гэдг нь мэддэхгүй байгаа. За хаадын хүрэг гэдэг нөгөө сайн нэг чулуун хүрэг ярьсан шүү дээ тий. Тэгэхээр энэ хүрэг бол Дорнод Монголын чулуун одоо чулуунд малгайн хүрээнээс доошоо эрүүн доогуур унтсан сувс хэлхэж хийсэн гогцоо байдаг ба энд мөн ингээ тохиолдно гэж байгаа. Яг адилхан байна гэж. За тэгэхээр энэ бол яг нэг археологийн баримтыг тий байгаль дээр байгаа бас археологийн дурсгал түүхэн сурвалж энэ бүх зүйлүүдээр ингэж нотлох боломжтой болчихж байгаа зү тий. За тэгээ урлагийн одоо ингэж юу яаж байгаа юм? Дундад зууны монголчуудын гутал тий ямар байсан тэр үеийн одоо дүрслэх урлагийн дурсгалаас ерөнхийдөө мэддгээс гадна буш оршуулга малтгаас бас нэлээдгүй олдсон байгаа гэдээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр гутлын тухай бол хоёлаа ахаад нэг дараа нь ярья гэдэг зүйлийг ингэж явчих гэсэн. Малгай бас ер нь их ганган гой малгай шүү тий. Одоо тийм торгон одоо бүр одоо шинээрээ тэр гоёл одоо зэрэг дэвээ илэрхийлсэн джинстэйгээ байхдаа бас ямар харагддаг байсан бол гэж бодлоо. Тий хаадын одоо нэг ийм зүйл байгаад байгаа сте. За гэтэл одоо энд байгаа ийм зүйл болоод байгаа байхгүй. За тэгэхээр энэ цаг хугацааны баримжааг бүр наривчлан тогтоох боломжтой гэж байгаа. Энэ малгаанаас гэсэн үг байхгүй. Яах боломжтой вэ гэхлээр Бээжинд хадгалагдаж байгаа гэдсэн чинь сая Тайванд хадгалагдаж байгаа тий хаадын хөрөг гэж байгаа тий. За хаадын хөрөг зурагт бол дүрсэлсэн одоо Бээжинд гингут хүмүүс намайг одоос л нэг алдчихлаа гэж хэлэх байх л та. Гэхдээ ингээ Чингис хааны иш хөрөг гэдэг чинь бас хоёр хөлбөр байдаг байхгүй бас Бээжинд ч өссөн байгаа. За тэгээ хөргүүдийг ингээ харахад эхний 3 хаан өөр төрлийн малгайтай. За эхний 3 хаан гэдэг нь бол мэдээж их Монгол улсыг байгуулсан Чингис хаан, дараагийнх нь болохоор Өгөөдөө хааны хөрөг, тэрний дараа Юан гүрнийг байгуулсан Хувлаа хааны. Энэ 3 хааны хөргийг хэлээд байгаа шүү дээ, тий. За ингээ хөргүүдийг харахад бол 3 хаан өөр төрлийн малгайтай. За сүүлийн 5 хаан нь яг эндээс гарсантай ижил малгайтай байгаа нь ингээ нэг анхаарал татхууц ийм ноцтой баримт мөмгөж байгаа байхгүй. За яагаад вэ гэдгийг хоёлаа ахаа хөвгдөцөө тий. За тэгэхээр их Монгол улсыг үүсгэн байгуулсан Чингис хаан, түүний заалгамжлагч хар оронд байсан Өгөөдөө хаан тий. За ингээд Хувлаа хаан. За эдрийн өмссөн малгай бол яг үндсэндээ бол нүүдэлчдийн тий монголчуудын эртээр үеэс одоо ингээд уламжлаж ирсэн малгай хуучин хэлбэр гэж байгаа байхгүй. Байх боломжтой гэж байгаа. Тэр бүх хэл 2011 онд одоо ингээд хүннүгийн 2222 жилийн ой болсон шүү дээ. Энэ дээр гарсан судалгааны бүтээлийн номын хавцны зураг дээр ч гэсэн яг баг үндсэндээ нэг хүннүү цэргийг тий яг иймэрхүү малгайгаар бас ингээд төрсөлдсөн байдаг байхгүй. За харин их Монгол улсын нийслэл өмнө зүгч хилцсэн тий. За энэ бол үйл явдлыг бол хэдүүлээ бүгдээрээ сайн санаж байгаа. Энэ бол 1260 онд Чингисийн ариг бүх Хувлаа хоёрын тэмцэл эхэлсэн бөгөөд Хувлаа хаан Юан гүрнийг байгуулснаар монголчууд 110 жил орчим тий 108 жил л дээ. Бээжинд ингээд төвлөрч суух болсон. За энэ цагаас эхлээд яасан бэ гэхлээр ер нь бол яг одоо бүр харь улс оронд Бээжинд тийм биз. За тэгээ тэр олон ард иргэдийг ингэж захирч суухын тулд одоо нэг ордны соёл гэдэг юмд Монгол хаадууд өөрийн ирэхгүй татагдаж орж байгаа байхгүй. За тэгэхээр энд бол нөгөө нэг ордны соёл, дэг жаяг, ёс төрмийг боловсруулах тий баримтлах болж байгаа. За үүнийг дагалдан улсын хаан хатан тий олон зэрэг дэвийн ноёдууд байгаа шүү дээ. Олон ноёдууд тий. Энэ ноёдуудын төшмөдийн зэрэг цоол, төрийн ёслын хувцас, өмсгөл эдрийг бол бүр ингээ ордонд ингэж баталж гаргаж ирдэг, хуйлчилдаг.
яг тэр их хувцаал өмсдөг ийм зүйл болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын эзэнт гүрний улс төрийн амьдралтай гарсан энэ өөрчлөлт нь ер нь бол яг одоо ингээд энэ үеийн Монгол хаадын хүрх зурагт ингээд тодорхой тусагтан харагдаж байгаа. Эхний 3 хаан ямар малгайтай байна те? Ямар дээл өмссөн байна. Дараагийнх нь хаадууд нь ямар малгай өмссөн байна гэдг нь эндээс бүр илүү тодорхой харагдаж байгаа. За тэгэхээр ер нь бол энэ хууль хизээнээс ингэж бий болох боломжтой вэ гэдэг зүйлийг ярьж эхэлж байгаа. Гэтэл энэ хууль бол мэдээж Юан гүрнийг байгуулсан Хувлаа хааны үеэс л те хууль дүрмийн өөрчлөлт дараах одоо хаадуудад ингээл бүр улам баримтлах болсон энэ үйл явц байж болох гэдэг байгаа байхгүй. За гэтэл Хувлаа хаан өөрөө бас яг иймэрхүү одоо нүүдэлчдийн малгай те ийм сонголттой малгай өмсөд нь штэ. За гэтэл энд бас нэг баримт байгаа юм. Энэ баримт нь өөрөө юу вэ гэхэлэр энэ Монгол одоо хаадын малгайтай холбоотой юм нэг домог гэдэг. За энэ домог дээр болохоор Юан улсын сударт те ингээ хадгалж үлдсэнийг нь болохоор актемж иш нацагд орж байгаа ингээд судалгааны бүтээлдээ ашигласан байгаа байхгүй. За энэ дээр бол яасан бэ гэхээр урд өмнө бол ер нь Монгол те нүүдэлчд бол яг ийм нэг юм сарвчгүй ийм малгай хэрэгэлдэг байсан байгаа. Яг одоо Чингис хаан шиг, Өгөөдөө хаан шиг те Хувлаа хаан шиг. За тэгээ энэ малгайны нэг сул тал нь болохоор ийм хурц нартай өдөр эсвэл ингээд цастай өдөр шүү дээ хээр тал нутагт ингээд гялбаад нүд гялбуулаад идэг байсан юм байна л да. За тэгээд энэ бол ингээд нэг их л зовоодаг байсан байж тарах гэдэг нь. Урна чи яг одоо ингээд мэдэн шүү дээ хөдөө хээр тал нутагт ингээд цас унтсан тэнд ингээд удаан яваад их юм бол нүд ингээд гялбаад ингээд гялтганаад ингээд те сүүл ингээд хорсож өвддөг шүү дээ. За тэгэхээр яг л иймэрхүү юм болно гэсэн үг байхгүй. За ингээд нэг өдөр юу басан байгаа. За ингээд домог эхэлж байгаа шүү заа. За нэг өдөр Хувлаа хаан их ав хомрох хийгээд ирсэн байгаа байхгүй. За 90 нөгөө нэг ингээд нүд рүү ингээд салхис хийгээд тэгээд ингээд нүд нь ингээд цаснд ингээд гялбаад юу ч онж харж чадсангүй гэж Чимба хатанда нэг л гомдонгоо хэлсэн байна л да. Ингээд тий юу ч харж чадсангүй гэд. За тэгэн гут чи мэдээж 13 дугаар зууны үеийн тий Монгол хаадуудын хамгийн том найр цэнгэн тий ер нь цэрэг тактикийн би одоо ингээд нөгөө бэлтгэл чинь ингээд ав хомрог болчихж байгаа шүү дээ. За тэгэн гут бүх хаадууд ингээд ав хомрогон дуртай тий. За тэгэн гут нэг ч ан агнаж ирээгүй Хувлаа хаан ч ууралт юм байна. За ингээд уурлангууд нь Чимба хатан шүн орой суужаа тэр малгаанд нь сарвч ойж гисэн байгаа байхгүй. Сарв саяны жижигхэн сарвч гэдэг байгаа шүү дээ. За ийм зүйл хоёод өгсөн. Тэгсэн чинь маргааш нь нөгөө ав хомрогт явсан Хувлаа хаан чинь нөгөө нэг нүд гялтганах те эсвэл одоо салхи шороо орох тийм зүйл байхгүйгээр л ан амтан нэлээд агнсан байгаа байхгүй. За ингэж 90 Чимба хатнаа ихэд магтан шаасаа ингээс сайшаасан байгаа байхгүй. За ингээс сайшаагаар шагнасан байгаа. За тэгэн гут чинь энэ яасан бэ гэхэлэр цаашдаа бүх Монгол цэргүүдийн малгайг сарвчтай болгоо гэсэн ийм зүйл ярьж ингэж байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол өөрөө нэг юм домог юм шиг боловч цаанаа бол нэлээд үнэнд ойрхон тий ийм зүйл байгаад байгаа сте. Яагаад вэ гэхэлэр ер нь яг тухайн үедээ бол нөгөө Чингис хаан, Өгөөдөө хаан тий Хувлаа хааны үед ийм малгайтай байсан бол Хувлаагаас хойшоогоо бүх хаадууд сарвч хэлбэрийн ийм дугуй малгаанууд ингээ өмсөд явсан байгааз. За энэ өмсөд явсан зүйлийг ингээ ахаа сайн харах юм бол саяны тэр нөгөө зургаар ингээ хөөгөө явж байгаа шүү дээ. Цагаан ханангийн агуугаас олдсон малгайг нөгөө Тайваны үндэсний түүхийн музейд байгаа Монгол хаадын зургаар ингээ хөөгд яваад үзэх юм бол одоо Хувлаа хааны дараа Үлзий Төмөр хаан 1294-1307 он. За тэгэн гут Хайсан хүлэг хаан тий. Хайсан хүлэг хаан 1307-1311 он гэл. Ингээд явсаар гад аюур балбалтын дараа төв төмөрийн дараа Эренчин бал гэд хаан ширээн суулаа. За энэ хаадуудын тий ингээд зургууд байна. За гэтэл бол энэ хаадуудын энэ бүх зургнууд дээр нь бол саяны энэ нэг жижигхэн тойрог сарвчтай тэгсэн мөртлөө 2 талтаа 4 талтаа 6 талтаа тий иймэрхүү овгортой тий. За ийм малгаануудын загвар гарч ирээд байгаа байхгүй. За эндээс бол Үлзий Төмөр хааны малгай бол яг адилхан байгаад байгааз. Одоо яг саяны энэ цагаан ханангийн агуугаас олдсон малгайтай. За гэтэл түүхэн сурвалжт гэх юм уу те яг энэ малгаануудын он цагуудыг нь аваад үзэх юм бол 1294 оноос 1332 он бааз Эренчин бал гэд хаан хүртэл ингэ явчлаа. За гэтэл 1332 оноос хойшоо хаадын хүрэг гэдэг юм байхгүй байгаа. Гэхдээ түүхэн өөрөө Юан гүрний түүх чинь юу яаж байгаа штэ. Тогоон Төмөр хаан 1320 он төрөөд 13 наснда 1333 онд Эренчин балын дараа хаан ширээн цуугаад тэгээ Юан гүрний ерөнхийдөө мөхж байгаа штэ 1368 он хүртэл сүүлчийн хаан хүртэл те. За тэгэхээр ер нь бол энэ ёс жаяг бол бас л хэвээрэл байсан байх магадлал өндөртэй байгаа. За нэг иймэрхүү зүйл болоод байна да тий. Одоо нэг ясандаа одоо загварын шинжилэл хувьсгал болсон байна шүү дээ. Одоо Хувлаа хааны үеэс аа. Гэтэ энийг одоо тааж ярихад аюу бас маш хүндтэй одоо яг тухайн үеийн Бээжинд сурч ирсэн гэхэлэр тэр хаан улсаас санаа авсан юм уу эсэх цагийн домог дээр бол одоо Чимба хатан бол өөрөө энийг санаачлалтай нүдийг харилж хийснээр өө энэ ч аятайхан юм биш тэгээд бүх зэргүүдэд хийсэн гэхээр бас ерөнхий сонирхол
таныг ингээд тайлбараас ч маш сонирхолтой болж ирээд яг археологийн баримтаар тэр цагаан хаднаас гарч ирсэн энэ малгай нь энэ байгаа гэж үдээ гэж бодохоор бүр бас гайхалтай санагдаж байна. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад нэвтрүүлгээ өргөжлүүлье. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэлбэр хуримтлалыг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк маань байгаа. За тэгэхээр Худалдаа хөгжлийн банкны одоо энэ санал болгож байгаа одоо энэ хамгийн сайшаагууштай зүйл нь юу юм гэхэлэр одоо хадгаламж хийх гэж байгаа мөнгө хуримтлуулах гэж байгаа хүмүүс зориулаад энэ бэлэн хоёр савыг ингээд бэлдээд өгсөн юм аа. Тэгээд энэ нь яг юу вэ гэхэлэр нэг нь болохоор одоо хариултаа хадгалъя гэдэг. За яаж хариултаа хадгалах вэ гэхийг та одоо өөрийнхөө боломж болцоогоо харж байгаа одоо 1000-аас 50000 төгрөгийн хооронд өөрөө сонгоод одоо худалдаа авалт болгоныхоо хариултыг бүхэлчлээд одоо тэр хадгаламж руугаа хийгээд байх ийм бэлэн юмыг танд бэлдээд өгсөн байна. Энэ бол надад айгүй тийм маш ийм одоо тухтай, тав тухтай тий заавал их хэмжээний мөнгө гаргаад байхгүй одоо янз бүрийн шийдвэр гаргаад байх юм байхгүй карт зурх болгондоо байх хэмжээний одоо мөнгийг цуглаад магадгүй 6 сарын дараа харахад тий одоо ямар нэгэн аялал байдаг юм уу худалдаа авалт хийх боломжтой болдог юм уу. За нөгөөх нь бол та бүхэн санал болгож байгаа нь болохоор өдөр бүр хуримтлуулъя буюу таны дансны өдөр бүрийн одоо бутархай мөнгө таны сонгосончлон одоо тэр хуримтлал руу орох ийм бэлэн сав гэдэг надад бүр айгүй гоё таалагдаад байгаа. Ийм сонголт байна тий танд тусалж яах гэдэг утгаараа. За тэгээд та бүхэн маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл гэх юм уу одоо Худалдаа хөгжлийн банкны одоо сайтуудаар болон одоо өөрт ойр байрлах Худалдаа хөгжлийн салбар дээр очиод хуримтлалаа бас хойш нь тавилгүй эхлүүлээрэ гэж санал болгож байна. Тэгээд баярлалаа Худалдаа хөгжлийнхоо бүх хамт олонд. За тэгэхээр одоо урнаа яг ийм зүйл болчихж байгаа. Саяны цагаан ханангийн агуугаас олдсон Монгол язгууртны те булш ер нь нэг өөрөө нэг түүхийг далдлаад нууцлаад оршуулгдсан байсан байгаа байхгүй юу? Тийм байгаа сте. Нэг л түүх энэ дотор байна гэсэн. Энэ ямар түүх вэ гэдгийг те янз янзаар одоо ерөнхийдөө тайлбарлах бах те. За яг судлаачид нь маань бол ингэж тайлбарласан байгаа. Судлаачдын таймаглал бол бас маш сонирхолтой. За энэ бол юу гэсэн бэ гэхээр Монгол язгууртны булш нь Нангад орныг те одоо Нангад орныг эзэгнэн сууж байсан Монгол хаадын ноёрхол төгсөж тэд хятад цэргийн өшөө авалтаас ам зулбан их нутагтаа тэмцэж умар зүгийг зорин явсан аян дайны хүнд бачуу цагт ам өргөцсөн хин нэгнийг говь нутгийн те энэ нэгэн уулын агуу хонгилд булшлан оршуулж үлдээсний гэрч баримт бололтой гэж байгаа байхгүй. За ер нь бол яг л энэ л байгаа л да. Он цагийн хувьд бол яг л нөгөө Юан гүрэн мөхж байгаа. Тогоон төмөр хаан ч одоо нөгөө Юан гүрнээс гарч ирж байгаа шүү дээ. Мин улсын одоо Мин улс байгуулагчлаа 1368 онд чинь хуу гэдэг хаан гараад ирлээ. За ингээд тогоон төмөр хаан ч одоо ингээд нас бараад 1270 онд чинь Аюу Ширидар те энэ хаан одоо хүүхдэн хаан ширэн суулаа штэ. За ингэж яагаад Аюу Ширидарын үед бол яалчгүй одоо нөгөө нэг Мин улсын тэр их цэргийн хүчийг бол тогтоох баримт боломжгүй болоод хар орноор төвлөрсөн уугуул Монгол нутг руугаа ингээд ирж байгаа байхгүй. За ингэж ирж явах явцад бол би нөгөө хар орны малтлагад 2006 2007 2008 онд 3 жилийн хугацаанд ажилласан байхгүй. Тэгэхэд яг л тэр малтлаган дээр бол хар орон хот бүхлээрээ 2 удаа шатсан байдаг. 2 удаа шатсан байдаг. Энэ бол Мин улсын цэргүүд бүтнээр орчихсон гэсэн үг байхгүй. За тэгэхээр энэ бол бас ингээд давуу хүчээр ингэж тэ довтолж исэн, дайрж исэн энэ үйл явдал бас нэг Монгол язгууртан тэр дотор Мин улсын цэргийг хориглож байлдаж исэн бөгөөд тэр дайн тулаанда сая нэг шүдэн ярзаасан залуу хүн байсан гэж байгаа зү. Тэгэхээр энэ бол тэр дайнд нас барсан язгууртан цэргийг яалчгүй тэр дайн байлдааны хүлд тэ ингээд маш хурдан оршуулахын тулд цагаан ханангийн агууд оршуулсан байх магадлалтай болчихж байгаа байхгүй. Энэ тэгэхээр өөрөө бол тэ ингээд ийм түүхэл агуулж байгаа ч юм уу тэ нэг иймэрхүү байх боломжтой байгаа штэ. За тэгэхээр энд одоо нэг зүйлийг заавал хэлэх хэрэгтэй болчихж байгаа. Хэрвээ энэ оршуулгыг буснуулаагүй, сүйтгээгүү тэ бүрэн бүтнээр нь хадгалж авч чадсан бол энэ бол яг саяны одоо нөгөө Эрдэнэтбатугай тэ одоо шинжлэх ухааны гавь зүтгэлтэн одоо Баяр багш энэ хүмүүст бол яг юу судалгаа хийж байгаа хүн дээр хэрэгтэй шүү дээ чинь. За судалгаа хийсэн хүмүүст яг ямар хэрэгтэй байсан бэ гэхэлэр Монгол язгууртны дүр төрх, хувцас засал, гизэг ус, гоёл чимэглэл тэргүүтнийг биет байдлаар нь тодорхой харуулж чадах те тоногдоогүй байх боломжтой гэдэг ба шүү дээ. Ийм дурсгал байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ энэ ерөөс огт ингээд тоногдоогүй анхныхаа байрлалаараа те яг археологчдын гарт очиж малтлах судалгаа хийгээд нүхэн сэргээгдээд музей тавигдсан бол энэ өнөөдрийн Монголын музейд те Монголын нүүр царай болоод ингээд тахалгадаад ингээд тавьж байгаа гайхамшигтай олдор байх боломжтой байсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд та бүхэн хийж байгаа энэ археологийн нууцуд нэвтрүүлэх маань болохоор нийт ард түмнийг мэдээлэлээр хангах ийм зүйлтэй холбоотой юм шүү дээ. Маш харамсалтай байна тий. Одоо тэр үлдсэн олдураас нь харахад бол одоо ямар нэгэн одоо юу гэдэг
үнэт металл гэх юм уу, үнэт чулуу гэх юм уу тийм байхгүй даваа болон ширэн ийм юмний үлдэгдэл үлдсэн байна. Өөр яг их үлдрээрээ олцсон бол гэж бодохоор бас үнэхээр харамсалтай байна. За надад одоо нэг ийм үг ингээд сүүлийн үед аяг санаанд ороод байгаа байхгүй юу? Ер нь зүрхний мэс заслын эмчид те тэр багаж зөвхөн тэр эмчтэй хэрэгтэй шүү дээ. Тийм байгаас тэр багажийг өөр хинч ашиглаж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан археологийн дурсгал, археологийн олдрууд бол яг тэр тухайн ингээд судалгаа хийж байгаа археологчтой л хэрэгтэй зүйл байхгүй юу? Тийм байгаас. Зүгээр тэрийг ямар ч үн цэн өгч мэдхгүй хүн авбал зүгээр л тэр нэг одоо юу гэдгийг те 100,000 төгрөгийн чулуул болж таарна шүү дээ одоо жишээ. Яг үнэ. Тэгтэл та хоёрын дугаарууд энэ нэвтрүүлгүүд бас үр дүнгээ өгч эхэлж байна. Надад чатаар одоо ингээд энэ ингээд буш ингээд манай нутагт байдаг, ийм одоо зүйл байдаг гэдэг ч юм уу те. Эсвэл саяхан одоо Од мөндрийн ингээд нэг юун дээр пэйж хуудсан дээр те нэг ингээд би ингээд археологийн дугааруудыг сонссоор байгаад ингээд агуу дуртай болсон. Тэгээд ийм ингээд багаасаа ингээд нэг ингээд өөр археологч болж ингээд тоглож ингээд өөрийнхөө эртний тэр нэг хотод гэж байгаа шүү дээ те. Ингээд эртний нэг хоц өөрөн байдаг тэнд ингээд маллах хийж байгаа юм шиг болж байгаа. Тэндээс ингээд нэг юм жоохон олдрууд олсон байсан юм аа. Одоо би энийг яахаа мэдэхгүй байна. Хинд өгөх вэ? Маратхан багшаа та авах уу гэж байгаа байхгүй. Тэг чинь би авбал тийч хуйлс олчиж байгаа байхгүй. За тэгэн гут нь би яг тэрийг ингээд нөгөө тэрнтэй чинь хувь чатаар ингээд өө чи яг ингээд хаана ингээд тэг ингэж малч үзсэн бэ гэд газар нутгийн асуугаад би одоо ил хийж болохгүй байна л да. За тэгэн гутаа заа чи тэгвэл яг наатахаа ингээд те саяны энэ пэйж хуудсан пэйжэн дээр ингээд тавьсан зарлаа нэгдүгürt ингээд энэ байж болохгүй маа. Яг л чи яг тэр судалгааны багийнхны те судалгааны багийнхны зургийг бас ашиглаад тавьсан юм байна. Тийм болохоор чи ингээд нэг хуйлж өрчиж байна гэсэн үг шүү. Тэгэхээр яг нэг тэр юугаа устгах чагаа би чамд дараа нь яг ингээд яг энэ ингээд мэрэгжлийн хүнтэй ингээд холбоод үгийгээд тэг яг тэнд нөгөө хин судалгаа хийсэн бэ гэдгийг би маш сайн мэдж байгаа учраас танкаас нөгөө багш руугаа залгаа цаа багшаа танд ингээд энэ судалгаа хийжсэн те тийм за энэ ийм ингээд ийм орж ирээд байна ингээд тэгэн гол тэр хоёр их маргааш нь уулзаад ингээд те протокол хөтлөөд яг ингээд мэрэгжлийн хүнд нь нөгөө олдрууд нь очсон байгаа байхгүй юу те тэгэхээр эн чинь одоо ингээд та бүхэн ингээд нэвтрүүлгийн үр дүн ингээд эхнээсээ ингээд маш сайн гарч байгаа шүү гэдгийг бас хэлэх баяртай байна те хэлэхэд баяртай байна те за нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэлбэр хоригдлыг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк болон Заяа спортч маань ажиллаа. Нэвтрүүлэг маань NTV, Од мөндөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Хамтаа исэн үзэг сонсогч та бүхэндээ их баярлалаа. Марат агчтаас баярлалаа. За баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.